За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд EdTech-тэй холбоотой буюу боловсролтой технологитой холбоотой бидний 2 дугаар подкаст маань эхэлж байна. Тэгээ энэ удаадаас хүндэт зочинтой оролцож байгаа. Тэгэхээр энэ удаагийн зочтой танилцуулъя. Манай Болорсайхан ах маань ирсэн байгаа. За та гоё өөрийгөө дэлгэрэнгүй нь танилцуулж өгөөч. Намайг Болорсайхан гэдэг урьж оролцуулж байгаад талархаж байна. Эрх зүйч мэргэжилтэй 2005 оноос хойш хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байна. Сурч улсрах эрх хүүхдийн хөгжил оролцоо хамгаалал эсэмд амьдрах гэдэг олон чиглэлээр ажиллаж исэн. Тэгээд мөн бас бодит орчин төдийгөө захин орчинд хүүхд хамгаалах асуудал дээр ч гэсэндээ анхаарч ажиллаж исэн туршлагатай. Тэгээд дахин хэлэхэд урьж орсонд баярлж байна. За тэгэхээр подкастаа эхлэхээс өмнө танаас бас нэг асуулт асуумаар байна. Тэрний үе гэхлээр таны өдөр тутмын ажил амьдрал ер нь технологигүйгээр явах боломжтой байгаа юу? Яг үгүй л болж байна л да. Өдөр тутам үгүй л болж байна. Өдрөөс өдөрт үгүй болж байна. Тэгээ яагаад вэ гэхээр чи одоо хамгийн ойрын жишээхэд би сая өчигдөр үдээс хойш цагчин дээр очиж цагаануудаа янзлуулсан байхгүй юу? Тэгээд би яагаад ингээд бугуун цаг ингээд байгаа мөртөө зүүхэ болцсон юм бол гэдгсэн чинь нэг нь болохоор ингээд хөдөөгөө явхад нэг усны хамгаалттай том дэлгэцтэй гэрэлтэй цаг байна. Нэг нь энгийн өдөр тутамдаа өмсчдэг эрзэний осортой зүгээр л юм хоёр зүйтэй цаг байна. Тэгээ нэг нь болохоор электрон цаг байна. Тэгээ би 3 цагт мөртөө зүүхэ болж хичээлтэй. Тэгээд нэгнийхэн зай дуусчингууд бас нөгөөдүүлийнхэн зайг нь үзүүлчихгээд цагчин дээр очихдоо гинт анзаарлаа л да. Тэгсэн чинь би ч нэг ухаалаг цаг зүүснээс хойш одоо сүүлийн жил гарах хугацаанд бол тэр 3 цагийг мартчихж наазахын жишээ. Тэгээ яагаад би ухаалаг цагийг зүүхийг илүүд үзээд байгаа юм бол ч тэнцээ чинь алхмаа хийнч чинь цагаа гараа харч чинь нөгөө цагныг үздэг бүх үүргээс гадна те одоо гар утасныхаа аппликейшн дээр ямар дуу явж байгааг те дүүс бичлэг байгааг хянаж ийн гэдэг энэ ухаалаг цагны хэрэглээ одоо миний нөгөө өмнөх электрон цагийг бол бүр хав илүү хол орхичлоо л доо. Тэгэхээр бүр цаган дээр хүртэл ингэж байгаа дүр зураг байна. Тэгээд гар утсах юм бол гар утсан дээр байгаа програмууд бүгд мэйл хаягуудтай холбогдсон те. Тэгэл өөрийн ашигладаг бүх нийгмийн сүлжээгөө холбогдсон. Тэгэхээр гар утаснаас баг те дэлхийдээ холбогдох. Тэ юм ойр дотны хүмүүстэйгээ уцаар харилцах тэрнээс цаашаа дэлхийдээ холбогдох суралцах боломж бүрдээд баг гар утсанд дэлхий багтаад байна л да. Тэгэхээр яалтж яахгүй өдөр тутамд нэгэн одоо бидний амьдралын нэг хэсэг болсон байна тий. Тэгэхээр бид нэр өмнөх дугаар дээрээ бол яг энэ технологи өөрөө боловсролын орчинд боловсролын салбарт ер нь хүн бас боловсрол эзэмшихэд ямар давуу тал болж байна бас ямар сул тал буюу бэрхшээлүүд гарч ийн гэх мэтчлэн зүйлийг ярьсан байгаа. Тэгээ энэ удаагийн подкастын дугаар дээр болохоор илүү хүүхэд рүү чиглэсэн технологи ер нь хүүхдэд хэрхэн нөлөөлж байна. Тэгээ хүүхдтэй холбоотой ер нь технологийн компаниуд ямар арга хэмжээ авч байгаа гэх мэт зүйлээр бас ярилцахыг хүссэн байгаа. Тэгэхээр ер нь таны хувьд таны харж байгаагаар яг энэ технологиуд хүүхдэд ер нь хэрхэн нөлөөлж байгаа юм шиг харагдаж байгаа юм. За хүүхдэд нөлөөлж байгаа нөлөөлөл бол улам их болж байгааг бид нэр одоо ойр тойрноосоо харж байгаа гэж хэлэх бүрэн боломжтой. Одоо хамгийн ойрын жишээ гэх юм бол бид нар нөгөө ковидын нөлөөгөөр нөгөө ТV хичээл рүү шилжснээс хойш одоо хүүхэд хичээл сургалтын үйл ажиллагаагаа заалгах чиглүүлэхэд нь эцэг эхэдэн дэмжлэг үзүүлэх зорилгоор Facebook-ыг бол одоо баг анги болгон ашигласан тийм чатыг баг эцэг эхийн дунд баг нээсэн гэдэг бид энэ ийм харилцаа холбооны арга хэрэгсэл шилжсэн шилжтнээс эхлэх хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгэхээр хүсүсэгүй миний өдөр тутмын амьдрал нэвтэрсэн шиг бас хүүхдийн сурч улсрах хичээл сургалтын үйл ажиллагаанд бүр нэвтэрсэн байгаад байна. Тэгэхээр яг нэгэнд бид нар хүүхд ирэх ярьж байгаа. Тэгээд та түрүүнийсэн технологи боловсрол хүүхдтэй холбоотой асуудлуудыг хөндөж ярьж байгаа гэдэг дээр хэрвээ бид нар яг технологи боловсрол хүүхд ирэх ярих гэж байгаа бол хүүхд ирэхийг баталгаатай хэвлүүлэх наад захын жишээ юу ах юм? Тэгэд энийг юу гэж ойлгох юм гэдэг дээр бол бидний хамгийн энэ тэргүүний их сурвалж бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхд эрхийн тухай конвенц байна. Тэгэхээр тэр конвенцтэй холбоотой агуулгыг өргөжүүлээд НҮП-ийн хүүхд эрхийн хорооноос 25 дугаар ерөнхий зөвлөмж гэж баталсан байдаг. Энэ нь болохоор яг 21 онд одоо нөгөө цар тахалтай одоо үед одоо ямар зүйл тохиолдсон бэ гэдэг сурамжийг аваад тэгээд энэ дижитал орчинд хүүхд эрхийг хэрхэн анхаарч ажиллах вэ гэдэг агуулгатай юм ерхий зөвлөмж байгаа. Тэгэхээр одоо зүгээр хэрвээ би нөгөө НҮП-ийн хүүхд эрхийн хорооны 25 дугаар ерхий зөвлөмж гэлдэх юм бол дижитал орчинд хүүхд эрхийг
хэрхэн анхаарах вэ гэдэг харилцааг тухайлан шинжээч нар тайлбарлсан ийм биднэрт их сурж болох зүйл байгаа юм байна гэж харж болж байгаа. За асуулт руугаа эргээ ороход технологи хүүхдэд хэрхэн нөлөөлж байна вэ? За бүр тэгээ нөгөө сошиал медиа гэдэг үзхэн Facebook-оор хязгаарлагдахгүй Instagram, TikTok гэж цаашаа юм те. Snapchat энэ тэгэл. Тэгээ тэн дээрээс бидний нэг анхаарах зүйл ялангуяа UNICEF-ийн сүүлд хийсэн судалгаан дээр юу яригдчих байгаа юм бэ гэхээр энэ бүгд цаана хүүхдийн анхаарлыг өөр дээрээ төвлөрүүлэх, хүүхдийн анхаарлыг богино хугацаанд төвлөрүүлэх, удаан хугацаанд хадгалж татах зорилготой байгаа юм байна гэдэг зүйл гарч ирж байгаа. Тэгэхээр нэг талдаа сошиал медиа технологи бол хүүхд өөрийгөө илэрхийлэх, бусдтай харилцах холбоо тогтоох те эсвэл мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлж байгаа ч гэсэндээ нэг зүйл нь юу вэ гэхээр анхаарал. Хүүхдийн анхаарлыг сарниулах бүхий л арга хэрэгслийн дотор байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийг богино хугацаанд анхаарлыг төвлөрүүлэхтэй тэгээд ингээд байн тасралтгүй тэр анхаарлыг хадгалахын тулд хүүхд рүү чиглэсэн тэгээд хүүхдийн нөгөө бие махбод сэтгэл санааны хувьд бол бүрэн дүрэн өсөж хөгжөөгүй төлөвшөөгүй томчуудаас хамааралтай байгаа тэр эмзэг үед нь маш богино хугацаанд одоо тархины одоо урамшууллын системийг өдөөдөг гэж байгаа. Тэгэхээр одоо энийг яаж өгж болох вэ гэхээр бид нар жоохон бахта компьютерийн тоглоом тоглодог байсан шүү дээ. Одоо манай үед бол ингээл Tetris орж ирж ирсэн тийм. Тэгэл 64 битийн хятад телевизэн залгадаг консол тоглоом орж ирсэн. За тэгээ Sega, PlayStation гэх тэр бүх тоглоомнууд цаана тэр урамшууллын системтэй тэр ахиж дэвших тусам тухайн тоглогчийг тоглоомд хадаатай үдээтэй холбоотой байх зорилгоор ингээд баг багаар ахиж дэвссэн байдлаар тэр сонирхлын татах байдлаар хийгддэг. Энийг тоглоомжуулах гэдэг угаасаа яриа сурцсан. Тэгвэл одоо тэр тоглоом дээр ашигладаг байсан арга урд сошиал медиа руу ашигласан. Тэр gamification буюу тоглоомжуулах гэдэг элементүүд нь ороод ирэнгүүт хүүхдийн тархины урамшууллын системийг өдөөгөөд богино хугацаанд допамин ялгараад. Тэгэхээр допамин ялгарна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр нөгөө хүүхд чинь анхаарал төвлөрөхөө болоод тийм яг тэр допаминыг дахиж мэдрахийг хүсээд тэмүүлдэг гэсэн. Тэгэхээр бид нар хүүхэд илгэцэн хамааралтай болоод байна. Ингээд интернет чинь ч одоо нэг жоохон л YouTube үзүүлчихлээр одоо бүр айсцэн эвдрээд байна гэж яриаддаг тийм. Тэгэхээр та хүүхдийг аль мэдээ орсон бага цагаас нь л тийм бага наснаас нь л одоо энэнд тархийг автуулчих юм бол тархийг тасгачих юм бол тархи нь улам ихээр одоо тийм зүйлийг хүсдэг гэж. За хоёрт нь яригдж байгаа нэг зүйл нь юу гэхээр сошиал медиа технологийн нэг хэцүү зүйл нь гоо үзэсгэлэн гэж юг үзэх вэ? Гоо үзэсгэлэнгийн хэмжүүр юу вэ? Тэ миний бие ямар байвал гоо үзэсгэлэнтэй гэж харах вэ гэдэг тухайн хүн бие body image-ийг яаж харах вэ гэдгийг нь бол шууд одоо тулгадаг гэсэн үг. Хамгийн хүчтэй нөлөөтэй зүйл бол одоо Instagram-ын тэр фильтрүүд байна тийм. Тэ тэнгуү тэр чинь ингээд нөгөө таны царайныг өг дардаг л гэдэг юм тийм. Гэтэл тэр чинь ихээс төрөлхийн байглаараа жамаараа байгаа тэр царайны өг дарах ёстой мó эсвэл тэр царайтай байсан ч хүмүүс хүлэн зөвшөөрч хамтдаа амьдрах ёстой мó гэдгийг тэр хүүхд буруу ойлгож байна гэсэн үг тийм. Тэгэхээр уг нь бүгдээрээ нэг хүлэн зөвшөөрч ялгаатай байдлыг хүлэн зөвшөөрч өсвөр насныхан ч бай, ялангуяа охид ч байх ёстой байтал чи фильтргүй царамутаа харагддаг юм байна те чи өстө одоо бүр нөгөө энэ сошиал медиа дээр янз бүрийн хэлцээдэг шүү дээ те нөгөө танилцсан чи шал танихгүй үнтэй таарлцчлаа гэх те сошиал медиа танилцсан үнтэйгээ таарлцсан чи шал танихгүй үнтэй таарчлаа гэх те тэгээс сүүлдээ одоо манай улс төдийгүй бусад улс оронд илэрж байгаа нэг аюулны үйлдэл нөгөө өөрийнхөө бие махбодоос жигших өөрийгөө үүсгэх за тэгээс сүүлдээ одоо юу гэдгийг нөгөө eating disorder гэдэг шүү дээ нөгөө хоолны дургуйш одоо хоолны дуршилгүйдэл тий манайхаар тэгээд энэ удаан үргэлжлэх юм бол анорексия энэ гэдэг тий хит торох энэ гэдэг үйл явдал болоод эхэлдэг тий тэгэхээр технологи бидний амьдралд нөлөөлж чинь хүүхдийн амьдралд нөлөөлж чинь хүүхэд өөрийгөө хэрхэн харах яв идэхээс ахгуулаад тий хинтээ харилцах яах уу гэдгийг нь хүртэл бүрэн залах аюултай одоо эрсдэлтэй нөхцөлийг аль хэдийн бүрдүүлчихэд байна гэж харж болж байна. Тэгээс яг үүнтэй холбоотой нэг судалгаа уншиж байсан. Бас яг таны ярьсан дээр саягийн санаанд орж ирж байна. Тэр нь болохоор Юта их сургуулийн эрдэмтэн Дэвид Стрейер гэдэг хүн бас судалгаа хийсэн юм лээ. Тэгээ энэ нь болохоор 3 хоногийн детокс гэдэг 3 хоногийн хоргоожуулалт гэдэг судалгаа хийгээд тэгээ яг нэг бүлэг хүмүүсийг 3 хоногийн туршийн технологиос хол байгаль даваачаад тэгээ тухайн хүмүүсийн нэг тархины идэвхжлийн хэрхэн өөрчлөгдөж байгаа гэдгийг тархины цахилгаан бичлэг хийх гэдэг ч юм уу. Ерхий судалгаа хийсэн чинь бидний нөгөө нэг неокортекс гэж нэрлэдэг их тархины гадар байгаа шүү дээ тийм шийдвэр гаргадаг логик сэтгэлийн нэрлэгддэг. Тэрний үйл ажиллагаа бол яг тэр хэвийн амьдралээр байснаас 50% илүү сайжирсан гэж нэг үр дүн гарч ирсэн юм байна. Тэгэхээр бас буцаагаад нэг сэргэж чинь тийм тарих өөрийгөө одоо нөхөн сэргэж байгаа огцом сэргэж. Таны нөгөө хэлсэн судалгаан дээр бас нөгөө би бүр санааг бол Meta ч нөгөө одоо Facebook шүү дээ тийм. Meta 2021 онд Facebook
Papers гэдэг нөгөө дотоод баримт чинь задраад. Тэгээд одоо тэр чинь нөгөө Meta чинь Instagram-тай холбоотой шүү дээ. Тэгээ нөгөө Instagram-ийн аппликейшн болохоор ингээд өсвөр насны охтын 3-1-ийнх нь бие махбодтой итгэлийг уламд ордуулж байна гэдэг датаг аваад өөрсдөө мэдчихсэн мөртлөө ашиг орлого нэмэгдүүлэхийн тулд алгоритм өөрчлөг байсан гэдэг юм л. Тэгэхээр энэ 21 оны явдал тийм. Тэгээ одоо бол илүү хяналт болсон тийм ингээд нөхцөл байдал сайжирч байна. Гэхдээ өсвөр насны охтын 3-1 гэдэг чинь өөр амар тав. Тэгэхээр энэ өсвөр нас гэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг өсвөр нас гэдгийн арталт нь бас юу байх боломжтой вэ гэхээр технологийн компаниудад уг нь насны хязгаарлалт гэж байгаа гэдэг тийм. Зохицуултууд гэж байгаа гэдэг. Гэтэл нөгөө миний бас нэг харсан юм дээр яадаг гэхээр хиймэл оюун ухаан ашиглаад нэг царай таних технологиор тухайн хүүхдээ тэр наснд хүрсэн үгүй юу гэдэг нэг тийм шалгуур гаргаж ирдэг. Тэгээ тэр шалгуурууд нь бас ингээд яг үндэ ажиллахгүй байна гэдэг мэдээлэл байгаа байхгүй юу. Тэгээд яаж ингээд хүүхдүүд тэрийг ингээд даваад нэвтрээд ийн гэхлээр жишээлх юм бол нөгөө хөмсгний харандагаар сахал зураад тэгээд тэр AI дээр нүрээ тавилангууд 15 нас хүрсэн байна гэдэг ч юм уу. Тэгж уншаад байна гэдэг. Харин тийм. Тэр нөгөө UNESCO, UNICEF-ээс нөгөө технологийн компаниудыг safety by design гэдэг. Тэгээд та бүхэн ингээд бүр анханаас л төлөвлөж дизайнчлахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангаач гэж зөвлөд байгаа байхгүй. Тэр нь бол одоо яг хэвтэ нөгөө safety by design гэхэлэр одоо хийж байгаа бүтээлээрээ хүүхдийг хамгаалахыг энэ тэргүүнд боддог байгаа ч гэдэг тийм уриалга яваад байгаа. Яг таны хэлсэнчлэн тэр нөгөө age verification гэдэг үйлдэл байгаа шүү дээ. Насыг тогтоох. Тэгээ яг насыг тогтооё гэхэлээ за окей энэ аппликейшнийг 14-өөс дээш насны хүүхэд хэрэглэнэ гэдэг компаниуд нь 14-өөс дээш насны босго тавьчих. Тэнгүүд нөгөө хүүхэд чинь онсараа хийгээл оруулаад тий 16 хүрсэн ингээл ороод ирлээ гэж бодъё. Тэнгүүд нь царайг нь тогтооё гэх тэнгүүд аль хэдийн хиймэл оюун ухааны чинь ашиглаад нүрийг хүчлэтүүлж гин тий нүрийг овржуулж гин тий тэр тэгэхээр яг нөгөө яг биометрик дата ашиглаж байгаа боловч биометрик датаг нь хүртэл ингээ fabricate буюу ингээ хуурамчаар хүүхдүүд өөрсдөө хийгээс болчихж байгаа байхгүй тий. Тэгээд дараа нь болохоор нөгөө эцэг эхийн хаалт гэж ярьдаг шүү дээ parental control гэдэг. Тэгээд parental control гэдэг нь ч одоо Instagram дээр family center байна, TikTok дээр чинь family pairing гэдэг функцүүд байна тий. Тэгээд тэр бол яг ингээ хүүхдүүдийнхаа эцэг эхчүүд хүүхдүүдийнхаа яг ингээ дэлгэцийн хугацааг хязгаарлах тий. Яг эдээс хэдэн цагийн хооронд ашиглахгүй тий. Хичнээн төвчлүүд дарсан ч нэвтэрч орохгүй. Эсвэл яг хин гэдэг аккаунттай эсвэл ямар friends-тэй эсвэл ямар activity-тэй ингээ холбогдож яах гэдгийг ингээд харах боломжтой болсон гэдээ бас ахис твшлүүд байгаа л. Тэнгүүд хүүхдүүд тэр чинь бас даваал гараад байгаа хөөх тий. Тэнгүүд одоо юу гэдэг юм хурамч бүртгэл үсгэж байгаа дүр зураг байна тий. Тэгэл нөгөө юу гэж ярьдаг вэ гэхээр нөгөө эцэг эхчүүдтэй үзүүлдэг нэг хаяг нэ чинь эцэг эхчүүдтэй харуулах нэг хаяг нэ чинь өөрсдөө болохоор яг хоорондоо найзлахтай нөхөрлөлтөө холбоо тогтоохдоо найзан дунд ашигладаг хаягтай. Тэгээд тэрийг бүр нэрлээ сурцсан нөгөө fake Instagram буюу Finsta гэдэг нэрлээ сурцсан байх жишээтэй тий. Тэнгүүд одоо ээж аав нүцгийг үзэл за parental control ашиглана гэл тэнгүүд наа за наадах чинь тий одоо болроо гэд миний хаяг энэ байна гэдэг. Гэтэл яг найзуудтай болохоор BS гэдэг хаягтай ч юм тий. Тэгээ одоо сүүлдээ нөгөө цаашгаа явах юм бол нөгөө VPN байна тий. Тэгэл янз бүрийн сүлжээнүүд байна тий. Тэгэл VPN-ийн тохиргоогоор өөр газраас хандж байгаа өөр аккаунт хэрэглэгч юм шиг байдлаар яваал. Тэр томчуудын хянах гэдэг хүртэл ингээ хэлбархаа нөгөө нас төрөг хүүхдүүд чинь тойрчол юм л да. Даваад байна. Таны ярианаас яг хөө зүгээр сая надад юу гэж бодгдсон бэ гэхлээр нөгөө Монголд parental control-ыг ер нь эцэг эхчүүд хийж чадж байгаа юу? Гэхдээ яг хөө миний хувьд бол яг хөө тэгэл ойр тойрныхоо хүмүүстэй хэлж байгаа юм тий. Тэгэл ашиглаараа юм байдгийн, тийм байдгийн. Тэгээ хүүхдээ одоо Google аккаунт нээж өгсөн бол тэр Gmail хаягийн утсанд нь бүртгүүлж ухаалаг үсгийг ашиглаж байгаа бол наад Google аккаунтын ингээ холбоод яаж болдгийг ингээл танд мэддэг хүмүүстэй хэлж л байгаа юм. Гэхдээ яг асуултанд одоо миний туршлагаар бол за нэг ойр хавийн нэг би нэг 10 хүндээ энийг хэллээ гэхэд бол тэрийг сонсоод ойлгоод хэрэгжилж байгаа нэг 3 л байна. Миний туршлагаар. Би яг нэг Монголын эцэг эхчүүд parental control-ыг хэр хэрэглэдэг вэ гэдэг бол судалгааг сүүлийн тоог бол хараагүй. Зөвхөн нэлээд хэдэн жилийн 4-5 жилийн өмнөх тоог харах юм бол манай эцэг эхчүүд хүүхдээсээ өсвөр насны хүүхдээсээ дор мэдээлэл харилцаа холбоо технологид нэвтэрсэн байна гэдэг судалгааг бол харж ирсэн. Тэр бол нэг хуучнаар хүүхдийн төлөө үндэсний газар нэг хүүхдийн асуудал цагийн талаас тухайлан захиалгад хэлчихсэн. Яг нөгөө хүүхдийн сошиал медиа, интернетийн хэрэглээ ямар байна вэ? Мэдээлэл харилцаа холбоо технологид тэр нэвтэрсэн байна уу гэдгийг харахад бол эцэг эхчүүд нь хүүхдэрээ сошиал медиа яаж ашиглахыг заалгадаг, интернетийн одоо хатуу тоног төхөөрөмж болон програм хангамжаа яаж ашиглахыг заалгадаг энэ гэсэн хариултууд байсан. Тэгэхээр яг нөгөө
улам хором тутам мөч бүр шинжлэгдэж байгаа энэ цаг үед бол эцэг эхчүүд өөрсдөө мэдлэг боловсролтой байхтай мэдээлэл харилцаа холбоо технологи нэвтэрсэн байх гэдэг бол хүүхдээ аюулгүй байдлыг хангахад бид нар ч одоо бодит орчинд хүүхдээ аюулгүй байдлыг хангаал те одоо гараас нь хөтлж явал зам хараарай цагаан шугамаар гараарай те танихгүй үнтэй хамаагүй те гэрийнхэн тухай яриу мариу гэд ярьдаг шиг бид нар өөрсдөө томчуудын хувьар бас захим орчинд аюулгүй байдлыг хангах талаас бас хүүхдийн өмнө үүрэг хүлээх шаардлагатай илүү сонир соргог те цаг тухай бүр анхаарч авах шаардлагатай байна даа гэж би зөв боддог. Яхаарахгүй нөгөө сүүлийн үед гарч байгаа үеийн дээрлэлтийн талаар судалгаанууд төр ч гэсэн цахим орчинд үеийн дээрлэлт бас маш их ихсэж байгаа гэсэн судалгаа байдаг тийм ээ. За. Тэгээд цахим орчинтой холбоотой бас ярихгүй болохгүй нэг сэдв байгаа нөгөө цахим орчиндх нөгөө сэтгэл зүйн эрүүл мэнд. Бас яг цахим орчин хэрэглэн дээр зам цахим орчин дээр аль аль талдаа тийм. Жишээлбэл нөгөө нэг яг шөнө хүмүүс модхийнхаа өмнө уцаа маажин гэдэг шиг буцааг үлгэл эхлэнгүүт нөгөө допамин, серотонин ялгараад. Тэгээ тэрүүгээрээ буцаагаад нөгөө нойрны даавраа дарангуулаад эхэлдэг ч юм уу. Тэгээ нөгөө нойр солигдох, биоритм өөрчлөгдөөд стресс өртөх гэдэг ч юм уу. Нөгөө сэтгэл зүйн төлөв байдлууд дээр ер нь бол маш их өөрчлөлт гараад байгаас харагддаг л да. Тийм. Одоо хүүхэд төдийгүй мань мэтэд чинь л наадах чинь байна шүү дээ. Одоо тэгэл мань мэт чинь тэгэл 5 орой бол за нэг жоохон кино үзчихгээл Netflix дээр ороод шөнийн 12-ны хүртэл кино үзмүүд чинь ойр хоолжаал. За нэг дүрс хэрэг гэл шөнийн 3 хүртэл кино үздэг байсан. Юм уу туршдаг бол байна. Чи муу дадал шүү дээ. Тэгэл эн чи өөрөө цаанаа юм ихлээр би Netflix-ийн алгоритмыг дагаал. Тэгээ сонирхолтой киног санал болгонгууд нөгөөдөнд өсчиж яваал миний анхаарал өсчээл явцсан л байгаа байхгүй тий. Төвлөр бол нам болох хэвээр байсан юм олон сэрэж хаяал. Цогшуулаад буцаал асаацсан байх жишээ тий. Тэгэхээр бидний хувьд бол харин нөгөө одоо өдөр тутам хийж байгаа сонголтоос ахуулаад тэр дадлага хүртэл бодох асуудал байна. Гэхдээ энэ нь бол зөвхөн нэг хорих тухай ойлголт бол биш. Бид нар өөрсдөө нэг сайн мэдэж ашигладаг байх тухай ойлголт тий. Тэгэхээр нөгөө бид нар чинь одоо морь ундаг байсан, машин ундаг байсан тий. Одоо ингээл бичгийн машин хэрэглэдэг байсан, ноутбук ашигладаг болж энэ сүултээ агуулгыг өөр уншаад боловсруулдаг байснаа санс солилцоод тий. Одоо харилцдаг хиймэл оюун машин гараад ирлээ. Тэгэхээр энэ бүхнийг одоо яг юунд давуу байдлаар ашиглах вэ гэдэг л байгаа юм л да. Жишээлбэл одоо би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан бол яг EdTech бол ингээд миний хувьд ингээд нийгмийн амьдралд оролцох, нийгмийг илүү таньж мэдэх те асар их боломжийг надад олгож байгаа байхгүй. Яагаад тэгэхээр одоо манай Монгол улсад ч одоо өчигдөр хүүхдийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлсэн тоогоор бол бараг хөгжлийн бэрхшээлтэй сургууль суралцах насны хүүхдээ бүрэн дүрэн ханган сургаж чаддгүй 50% нь гэртээ байдаг гэд гараад ирлээ тий. За хэрвээ энэ тоо үнэн бол би буруу сонссон байж магадгүй тий. Гэхдээ энэ тоо үнэн бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 2 хүүхдийн нэг нь гэртээ байгаа юм бол гэрээсээ суралцах, гэрээсээ найз нөхдөдтэй болох, гэрээсээ хорвоо ертөнцийг таних бол маш том давуу талтай байгаа юм тий. За тэгэнгүүт чи юу яриад байгаа юм? Харааны бэрхшээлтэй хүүхдүүд чи яаж компьютер ашигладаг, яаж интернет рүү ордог юм? Тэгэнгүүт яг энэ туслах технологи талаас EdTech буюу сурч одоо хөгжүүлэх технологиос гадна туслах технологи буюу яг тэр сурах үйл явцад дэмжлэг үзүүлдэг технологи байдаг. Одоо бид нар текст мэдээллийг сайн бэлдээл өгсөн байх юм бол тэр дэлгэцэн дээр байгаа зүйлийг хүүхдэд уншаад өгдөг програм хараа хүүхдэд зориулаад төрөл бүрийн байдлаар нэвтэрчлээ. Тэгвэл энэ туслах технологиг яаж хүүхд ашигладаг вэ гэдгийг заагаал өгчөхөд тэр хүүхд чинь одоо өдөр тутмын веб мэдээлэл гардаг вебсайтыг үзэж чинь тэгээ бусад ингээд сургуулийн холбоотой эсвэл шаардлагатай гэвэл утга уран зохиолын номыг уншихад хүртэл аудио байдлаар юм эсвэл дуудаад өгдөг байдлаар ч юм уу те хүүхдэд уншаад өгөх боломж олгож байна. За яг хуу EdTech туслах техникийг аваад үзэхлээр хүссөөсөөгүй энэ чинь нөгөө суурь нь хатууд ид бүтц байгаа. Интернеттэй байх хэвээр, сүлжээ найдвартай байх хэвээр, тасрахгүй байх хэвээр тэргээл те. Тэгэл одоо наацхийн жишээ ихэд одоо хамгийн ойрын жишээ нь Zoom байна шүү дээ. Zoom-ийн тохиргол бол одоо бид нар байнга ашигладаг те захим сургалт хийхдээ одоо бид нар хэрэглээ сурцсан. Тэнгүүт тэр Zoom-ийн тохиргоон дээр чи ингээд хиймэл оюуны тусцаад хүмүүс юу ярьж байгааг нь аудио болгоод доор нөгөө auto captions гэдэг те. Автоматар хүний яриаг ингээд гарчдаг. Тэгээ бүр цаашгаа явах юм бол одоо энэ чинь нөгөө багшийн уруулын хөдөлгөөнийг харж уншиж чадахгүй байгаа те эсвэл бүр багшийн юу гэж мэдэхгүй байгаа хүүхдийн хувьд бол те ингээд тэр нөгөө аудио caption-аар чинь хүн юу ярьсныг текст болгох чинь тэнгуүтээ тэр текстийг нь дахиад хүүхдэд тод чанга байдлаар хүргэх бүрэн боломжтой те ингээд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ч гэсэн нөлөөлж байгаа зүйлсүүд байна. Одоо өөр нэг юм гэх юм бол сүүл нэг судалгаа гарч байгаад юу гарч ирсэн бэ гэхээр нөгөө бидний нөгөө ярианы сэдв бас нөгөө аутизм, дауны хам шинж, анхаарал дутагч машил тийм эсвэл хэд
хөдөлгөөнд эмгэг гинтрэг ADHD гинтрэг яриад байдаг шүү дээ. Тэр хүүхдүүдийн хувьд ч юм болохоор яг нэг хүнтэй харилцах гэдэг бол нөгөө найдвартай удаан хугацаанд харилцаа үүсэх байдаг бол яг илүү ихтэй найдвартай харилцаа ихэнх үед нь хүүхдэд бол таблет юм уу те эсвэл одоо юу гэдгийг тэр нөгөө хиймэл оюуны одоо харилцагчтай одоо сургасан тэр харилцагч байж болох юм байна гэж яриад байгаа. Тэгээ энийг юу гэж яриад байгаа нөхөөр augmentative and alternative communication гэдэг байгаа байхгүй юу? AAC. Augmentative гэдэг нь болохоор одоо юу гэдгийг яг ингээд хүн хоорондын гинтийн ургаж гарсан гэхээс илүүтэйгээр тухайн үнийг удирдан чиглүүлэх боломжтой. Тэгээ үндсэн суурь харилцааг батжуулах, бэхжүүлэх боломжтой гэдэг агуулгаар альтернатив гэдэг нь юу гэхээр заавал ээж аав, багш сургууль хүмүүжүүлэгч эмээ өвөө гэхээс илүүтэйгээр тэ энэ хүнтэй харилцахаас илүүтэйгээр өөр юм сонгох үйлдвэр байна гэдэг байдлаар ингээд харилцаа холбоог хэрэгжилж болж байна гэд. Тэгээд тэр нөгөө ADHD хүүхдүүд ч гэдэг юм уу те эсвэл яг тэр нөгөө харилцааны төвчлээ эсвэл хөдөлгөөнтэй хүүхдүүдийн хувьд бол зургаар, дүрсээр эсвэл өөр дүрслэл илэрхийлэлээр харилцах боломжийг олгож байгаа зүйл байна л да. Яг хуу өөр нэг давуу талыг дагаа сул тал байдаг нь юу юм гэхээр нөгөө одоо интернетд холбогдсон байхад нь одоо тухайн хүүхдийг заллах, өргөх тийм эсвэл хүүхдтэй нөгөө хүүхдүүд өөрсдөө финста хэрэглээд байна гэдэг шиг хүүхдүүд өөрсдөө хурамч хаяг хэрэглээд байна гэдэг шиг бас гинт хэрэгтэн хурамч хаяг хэрэглэж хүүхдийг өргөх, заллах, за тэгээд дарамтлах тийм бодолтой хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр хүмүүс бас өртөх эрсдэл байгаа гэдэг нь бас давхар бодох шаардлага бол зүй зохистой байх хэрэгтэй болж байна. Тэгэхээр нөгөө нэг AAC бол бас нэг харилцааны нэг хэлбэр гэж тайлж байна. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг буцаж гарч ирэх боломжтой юм надад бодогдсон. Захин орчин харилцааны нэг хэлбэр болж байгаа юм бол нөгөө талдаа нөгөө нэг бас аюулууд нь байгаа шүү дээ. За одоо жишээлбэл шүүлтэргүй мэдээллийг хүлээж авах гэдэг ч юм уу. За бүр цаашлбал нөгөө misinformation, disinformation гарч ирж болно те. Худал мэдээлэл гэж болно. Эсвэл нөгөө мэдээллийг албаар худлаа өөрчилж тараах гэдэг ч юм уу. За тэгээд нөгөө нэг сая таны ярьсан зураг мэдээлэл дээр их юм бол AI бол одоо юу бол юу бүтээдэг болчихлоо шүү дээ. Ямар ч зургийг те. Тэгэхээр энэ тал дээр тэгэлгүй яг хаа одоо жишээлбэл оюуны хөгжлийн бэрхшээлтэй хөвгт байлаа гэж тэгэхэд чинь тэдний чи одоо захим орчин залилахаас ахуулаад таны хэлсэнчлэн одоо кибербуллинг байж болно шүү дээ. Яг тэгэхээр захим орчин дээрлэх байж болно. Тэгээд хиймэл оюун ашиглаад нөгөө визуал агуулгад ингээд илүү анхаарал нь хандгаад байгаа хүүхдийг хиймэл оюунаар одоо тухайлан бэлдсэн худал хурм зүйл рүү оруулж иж болно. Тэгээд яг нэг хэсэг манад нэлээд шүүгсэн шүү дээ. Цэнхэр айлан гээл те. Цэнхэр айлан ч бол ер нь бол хүүхдийн яг нөхцөл байдлыг бүрэн дүүрүүлэх боломжгүй те. Одоо бие махбод оюун сэтгцийн хувьд бол яг эрсдлийг хариуцлагатай байх сонголт хийх тэр чадвар тутамг байгаа дээр захим орчинд гэдэг яг gamification ашиглаж байгаа байхгүй. Цэнхэр айлан ч бол хамгийн сонгодог gamification ашиглаж байгаа. Эхлээд багахан даалгавар өгөөд даалгавраа ард нь гарангуут нь тухайн хүний суурин дээр конструктив байдлаар усраад тоглоомчлсон сонирхолтой байдлаар даалгавар өгж явсараа бас сүлд нь хүүхд амиа орлоход хүргэдэг ч гэдэг юм уу. Хүүхд өөрийгөө бэртгэхэд хүргэдэг эсвэл бусдыг гэмтэхэд хүргэдэг тийм талбар байсан тийм. За NGL гэл гэх юм бол нөгөө үл мэддэг хаягаас ингээл нууцаар асуулт асуугаал явдаг энэ төрөл тэгэл тэрний чинь цаана хүний хувийн нууц эсвэл өөр ямар мэдээлэл байх юм те. Тэгэл хүүхдийн тэр амнаас бие махбод эрүүл мэндийн сэтгэл зүйд шууд санал хэлдэг аюултай. Тэгэхээр энэ аюул хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэлтгүүгээр хүүхэд бүрд занл хэлж байгаа үед энд хамгийн эмзэг байх магадлал өндөр нь бол одоо тэр яхахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болж таарал да. Тэгэхээр яг нөгөө цахим гэмт хэргийн золиос болох эрсдэл өндөр үг гэвэл өндөр. Яагаад вэ гэвэл одоо бусдаасаа өөр чадвартай учраас тийм гинэн тэмдгий байж болно. Эсвэл байгааг нь энэ үнэн гэд хүлээн авцсан зүйл байж болно тийм. Тэгэхээр бид нар бас юг наадтай цаантай харах вэ гэдэг зүйл бол байгаа. Яг манай Монгол улсын хувьд бол энэ юу байгаа юм аа. Захим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас үржилэн сэргийлэх хамгаалах журам гэдэг байгаа юм. Тэрэн дээр бол ядаж наад захын тэ одоо юг яаж анхаарах юм. Манад байгаа хууль тогтоомжоор ер нь тэ захим орчинд юг хориглосон байдгийг одоо наад захын л гэхэд зар сурчлагын тухайн хуулиар тэ хүүхдэд юг үзүүлэх юм, юг хориглосон юм. Хүүхдийн нөгөө бие махбод сэтгцийн хөгжил нас дадал зэрэгт нөлөөлөх үс байдлаар хүүхдийн эрүүл мэнд одоо бүр ёс суртахуун хүртэл нөлөөлөх үс байдлаар агуулга байх юм бол тэрийг хориглоно гэдэг байгаа. Тэгээд энэ дээр нөгөө цахим орчинд үйлчлэг үзүүлж байгаа бол тэр үйлчлэг үзүүлж байгаа этгээд ямар хариуцлагыг эцэг их нь яах юм, яаж хамгаалах юм гэдэг уг нь журам байгаа юм. Тэгэхээр энэ журмаа сайтар дагаж мөрдөх, энэ журмаа төрийн албаагчид мэдгүй бол мэддэг байх. Тэгээ эцэг эхчүүд байвал эцэг эхчүүд таниулах гэдэг чинь бол хамгийн чухал зүйл байгаа л да. Түүнээс биш одоо юу гэдэг нь те одоо халив
Инстаграм нэ хэдэн найз байгаа 13 найз байгаа юм. Наад 13 найзтайгаа чи ямар чатсан аль үзүүл гэж ярих чи өөрөө утгагүй байхгүй. Яг тэгэхээр эн чинь нэг үйлэхэд жоохон бахад одоо хүүхдийн тэмдэглэлийн дэвтрийг шууд шургуулнаас нухаж аваад үзэж явах та адилхан байхгүй тий. Намайг жоохон бахтлаа бодоо тий. Чи ангийнхаа 4 найзтай юу гэд найзлаад байгаа юу яриад байгаа юм. Өнөөдөр юу хийсэн гэж бол асуух. Бол би бол шокнд орно шүү дээ. Одоо надаас тэгж асуусан бол би шокнд орно тий. Хавар явсан гэдэг тэнгууд гэрийн гадаа 2 цагтаа болсон орцны үдэнд 2 цаг буу алсан гэвэл утгагүй байхгүй тий. Тэнгууд чинь зөрүүлэл энэ хайрын 4 цаг хичээл хийхгүй байх тий яасан чи гэл. Тэнгууд одоо цахим орчинд чинь бол баг нэг ороод скролтоход баг doom scroll бол баг 3 4 цаг тий ингээд өнгөрцөн байгааг үүсгэх. Тэгэхээр шууд цагдах, хянах, хорих гэдэг бол өөрөө оновчтой биш болж байгаа юм л да. Тэгэхээр энэ хүний тархины хөгжил тий дадал дуршил талаасаач тэр хүний харилцаа холбоо талаасаач тэр бас тэгээд бидний технологи нөөц боломж талаасаач тэр шууд хорих цагдах гэдэг бол өөрөө богино хугацааны яваргүй. Энэ өөрөө үр дүнгүй өргөөжгүй гэсэн санаал байдаг. Үүнтэй холбоотой бас сая тайлсан шүү дээ журам байдаг гэдэг. Тэгэхээр бас яг сүүлийн үед бас яригдчихлаа л да. Хуулийн төсөл өргөдөн ярьсан гэдэг. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль. Одоо нөгөө нэг насны ангиллаар нь ч гэдэг юм уу. Цахим орчинд гол санаа нь бол уг нь бол хүүхдүүдийг хамгаалах, цахим орчинд хэрэгслээс хамгаалах байгаа тийм. Гэхдээ яг үнэхээр ингэж ийм хууль өргөн барьж, ийм хуулийг баталснараа ер нь яг хүүхдийг хамгаалах боломжтой юу? Яг дэлхийд даяар яг энэ хүүхдийн цахим хэрэглээг хуулиар хязгаарлах ийм санаачлаг хүчтэй өрн шин л да. Гэхдээ одоо би дахиад дуртай нөгөө нүүбийн хүүхд эрхийн орооноос хүүхдийг хамгаалах нэрээр тэдний мэдээлэл олж авах, сурч усрах эрхийг те өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах, хайх түүх хадгалах эрхийг бүдүүлгээр хааж болохгүй, тэнцвэрийг барих ёстой гэж зөвлөж байгаа юм. Тэгэхээр томчууд бид нэр хүүхдийг яавал яад ингэж ханддаг тэр хандлага байж болохгүй. Ялангуяа манай монголчууд ч юм уу хүүхдийг хүн биш гэж үздэг шүү дээ. Тийм чи дугуй чи насчин залууч чинь шингэн байж гэдэг юм эсвэл ингээл бол юм яриад. Яг нь Европын холбоо бол үндсэндээ энэ сошиал медиа компаниуд яг энэ өсвөр насныхан зориулаад тэдний датан дээр тэдний хувийн хөгжлөөр тулгуурж сурчлагаа хийхийг бол хориулсан. Гэхдээ интернетэд нэвтрэхийг хориглоогүй байгаа зү. Сошиал медиад нэвтрэхийг хориглоогүй байгаа. Австрали бас болохоор 16-аас доош насны хүүхдүүд бол TikTok, Instagram гэдэг сошиал медиа ашиглахыг бол хуулиар хориглоод энийг зөрчсөн компаниудыг бол одоо олон сая доллараар торгох зохицуулт хийсэн. За өөрөө чинь бол би яг одоо үнэлсэн тэр зүйлийг бол мэдэхгүй байна. За яг одоо Хятадын хувьд болохоор ингээд үндэсний цахим цагийн дүрм гэж байгаа юм. Одоо нэг намайг жоохон багт чинь ингээд телевиз ажиллахгүй байжгаад орой 17 цагаас ажиллаад шөнийн 23 цагт унтардаг байсан байхгүй юу. Тэр болтол телевизийн сувгууд ажиллана. 17-аас 23 цаг телевизийн сувгаар контент гарна. Тэгээд бусад цагт ингээд ямар ч цацалт байхгүй. Тийм байсан байхгүй. Тэр шиг Хятадууд яаж ийм вэ гэхээр 18-аас доош насны хүүхдүүд бол шөнийн 22-оос 06 цагийн хооронд хол утсаар интернет холбогдлоо гэхэд бол ингээд эрхийнхэн системээр хаагаад тэгээд өдөрт ашиглах хугацаа 40-оос наснаас намаараа 40-оос 2 цаг байна гэж зохицуулж байгаа. Энэ бол яг нөгөө ингээд бүрэн цагдсан тий цагдаа төрхтэй улсын хувьд бол байж болох зүйл баг шүү. За манай Монгол улсын хувьд бол яг тэр нэг хуулийн янз бүрийн санаачлагууд бол өмнө ч гарч ирсэн. Тэгээ өмнө бас цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль гэж гарч ирсэн. Одоо цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай гэж ярьж байгаа юм байна. Нэгдүгээрт бодох зүйл бол хүүхдийн эрхийг хамгаалах нэрээр эрхийг нь хязгаарлаж туйширч болохгүй. Одоо би ингээд зүгээр товч хийлээ тий. Тэгээ энэний чинь цаана юу яригдж байгаа юм гэхээр тэр нүүбийн хүүхдийн эрхийн хорооны ерөнхий 25 дугаар зөвлөмжөн дээр бол дижитал орчинд ч хүүхэд хамгаалуулах хэрэгтэй, оролцох мэдээлэл олж авах хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр хүүхдийг хамгаалж байгаа нэрээр хүүхдэд ямар ч мэдээлэл өгөхгүй баймаж болохгүй шүү гэдэг нюанс яваад байна гэсэн үг. Тэгэхээр энэний чинь цаана хүүхдийг багаас нь дижитал литераси зурах буюу багаасаа тэр эрсдлийг таньж мэддэг тий тоон орчинд ингээ аюулгүй өөрийн одоо аюулгүй байдал таатай нөхцөл байдал хангаад ажиллаж чаддаг тэр дижитал орчинд одоо амьд аагаад эрсдлээ өөрийн явж чаддаг байх тэр нөхцөлийг л мэддэг байх асуудал. За хоёрт яригдж байгаа зүйл нь ихлээр цахим цензурын асуудал. Цахим цензур үүсэхүүл яах юм бэ? Ялангуяа хүүхэд үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нь шууд занл хийлж байгаа бол яах юм бэ? Багаас нь ингэчих юм бол эн чинь иргэдэг хүртэл боомлох бүрэн боломжтой. Хүүхдийн эрхийг хамгаалах гэж байгаа нэрээр хүүхдийн дуу хоолойг боомлцсноо зөрөөд төр шууд цензур тогтоогоод иргэний орон зай ямарваа нэгэн байдлаар шүмжилж байгаа хүмүүсийн дуу хоолойг боомлоход ашиглах бүрэн боломжтой. Хүүхд хамгаалалт нэрэн дор. Тэгэхээр ингээд сайн сайхан нэрэн дор цахим цензур
тэ тоон уран зай, дижитал уран зайд үсгэж байгаа бол энэ бол аюул. За тэгээд дараа нь өөр нэг зэрэгцэж байгаа зүйл юу юм бэ гэхээр хүний хувийн мэдээлэл хамгаалах нэрээр төр одоо бүрэн хяналтаа тогтоосон байх. Одоо энийг бол нөгөө би өмнө сая ярианд дундаа цагдаачлсан төр гэж ярьлаа шүү дээ. Тэгвэл цагдаачлсан төр бол ингээд бодит орчныг илэрхийлж байгаа бол одоо энэ тоон орон зайг төр хянахыг surveillance state гэдэг. Тэгэхээр цагдаачлсан төрөөс ийм хяналтын төр тий 24/7 таныг хяндаг төр рүү шилжүүл яах вэ гэдэг аюул гарч иж байгаа гэсэн. Тэгэхээр энэ чинь цаана хүмүүсийг олноор нь мөрдөн мөшгөх, хүмүүсийг олноор нь хаана юу хийж явж байгааг нь төр хувийн компанитай нийлээд одоо цагдах энэ аюулын чинь цаана хүний хувийн нууц байхгүй болно гэж. Тэгэхээр манайх бол хүний хувийн нууцыг хамгаалах тий хүний хувийн эмзэг мэдээллийг хамгаалах үүрэгтэй байдаг. Тэгэхээр ямар нэгэн хууль боловсруулах гэж байгаа бол шинээр гаргах гэж байгаа бол олон нийтээр хилцүүлэхин зэрэгцээгээр зарчмын хэдэн юмнууд байгаад. За одоо зарчмын хэдэн юмнуудын зэрэгцээгээр бодит хөрсөн дээрээ буух нэг юм бол дэд бүтцийн асуудал. Тэгэхээр технологийн шийдэл талаас. Технологийн шийдэл талаас үнэхээр болох юм уу? Чадах юм уу? Тэ өнөөдөр хүүхдүүд чинь VPN ашиглаад, Finsta ашиглаад, хурамч хаяг нээгээд тэг хэдхэн секундын дотор асуудлыг хамгааллыг тойроо явуулчихж байгаа үед ингээд үндсэнд намсан корпорац яг Монголын дотоодын хууль тогтоомжийг дагаад алгоритм өөрчлөх үг гэвэл өнөөдөртөө бидний нөлөө бол бага боломжгүй шахав тий. Тэгэхээр бид нар юу боломжтой боломжгүйгээ бодох асуудал гарч ирж байгаа. За тэгээ сүүлд нь төгсгөлтөнд нэрлэхийг хүсэж байгаа зүйл юм бэ гэхээр хүүхдийн утас, хүүхдийн хэрэглэж байгаа интернетийг зохицуулах гэдэг бол энэ тэргуунд юу нь бол эцэг их асран хамгаалагчийн өөрөг тухайн өрхгийг доторх соёл байгаа. Тэгэхээр ийшээ шууд орж ирэх чинь хэр оновчтой вэ гэдэг асуулт гарч ирж байна. Яагаад энэ дээр төр орж ирэхийг хориглох гээд байгаа юм бэ? Юу яриад байгаа юм бэ? Гүт нь төр бол эцэг эхийг хүүхдийн интернетд оруулаа гэж шийтгэдэг цагдаа байж болохгүй байхгүй юу? Шүү дээ. Тийм болох дүр зураг үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм байж болохгүй арын эсрэгээр эцэг эхээ чи мэдэхгүй байгаа юм байна. Хүүхд чинь ямар технологи ашиглаад байгааг чи мэдэхгүй байгаа юм байна. Тэгвэл аль би чам заагаад тусаад үгүй. Харин чи энийг ашиглаад хүүхдээ болцшгүй ирээдүйд очих эрсдлээс хамгаалдаг сэргийлдэг байгаарай. Хамтдаа анхаараа гэл те. Явна үхээс ш одоо юу гэдэг хүүхд чинь шөнийн 22 цагаас өглөөний 6 хүртэл сошиал медиад орж болохгүй. Орсон байх юм бол эцгийн хуваар, эхийн хуваар чамтай хариуцлага тооцсон. Асран хамгаалагчийн хуваар чамайг торгомж шийдэх нь болж боддоггүй байна. Тийм үстэй. Тэгэхээр энэ гэр бүл дотор болж байгаа энэ өрх гэр бүл дотор болж байгаа өөрсдийн зохицуултыг тэр одоо хүн хүнийхээ харилцаагаар аваа явуучих юм төр шууд ингэж орж ир зохицуулах гэдэг бол их л ухар мөчд үйлдэл гэсэн. За бас маш олон юмнуудын талаар дурдсан. Маш үнэтэй цаг байлаа. Их олон зүйлийг бас ойлгож мэдэж авлаа. Тэгээ өнөөдөр бас цагаа зарцуулж хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Зүгээрээ тэгээд дэлгэрүүлээд үзэх юм бол өөр олон зүйлийг ч гэсэндээ ухаад ярих учраас та бүхний цуврал подкастт дамжуулсан. За баярлалаа.